Меркурийн дамаг кинод Элишагийн дүр бүтээсэн Хожичи лабораторид хүн загас хараад тэр өдөр бүр хооллож эссэн тэр энэ амьтныг өвдөхгүй байхыг хүсэж нууцхан гэртээ байцсан. Гэвч энэ хамгийн ачаалттай зүйл биш. Учир нь нүүдлэгч амтан тэр хоёр хоёул ганцаарцсан. Тул усанд хамт ирэл. Тухайд энэ үрийг сонссон амьтны дүр тоглож байсан Джонс очирцсан. Тэрээр ерөнхийдөө нууцлаг хамгаалагдсан хүн байсан. Энэ удаа тэр арьсан хурамтайгаа дуусгах хэрэгтэй байсан. Харин ард нь юу болсон гэдгийг мэдгэд энэ өндөр түвшний усны дорхсон сцена үндэ тэр өөрөө очоогүй. Түүний оронд бүх зүйл компьютер графикаар солигдсон. Спортын тамирчдын усан дорх сэллэх байрлалыг судалсан. Эцэст нь өнөлтөн төрж өнөөдлөгч амтан бол Даланха болон Филиппсийн хосол байсан гэж. Энэ хэсэг дэлгэц гарах үед олон хүмүүс гайхшинтуу болцсон. Тэд ямар ч нэмэлт сэтгэлгүйгээр энэ хэсгийг үзсэн. Нэмжлэхэд нэг сонирхолтой баримт. Энэ киноны усны дорх хэсэгт үндэ зураг авалтын үед ус байхгүй байсан. Учир нь ус гэх зүйл өнөөдлөгч амтан гэхээсээ илүү хэцүү зүйл. Усгай эффект нь хамгийн их асуудалтай хэсэг байлаа. Торнадо Крисийн биеийн хэмжээ үнэхээр төгс байсан. Avengers 3-ын зураг авалт хийж байх үед хамгаалагчид сансар тоорыг авсан хэсэг байв. Тэд бүгд биеийн хэлбэрийг үнэлж Тоор 4-д арай илүү ачаалттай болсон. Найруулагч үзэгчдийн хэрэгцээг хангахын тулд Зевс нэг хуруугаар дарахад л Тоорын бүх хувцсыг таашаагаад үүний төгс биеийн булчин харуулдаг. Тэр дараад бүх бурхан хөвгүүд ухаан алдаж байсан. Гэхдээ энэ хэсэг киноны зураг авалтанд эрсдэл учруулсан. Учир нь Крис эхнэрийнхээ зөвшөөрлийг авах ёстой байсан. Зураг авалтын багч бүгд мэдэж байсан. Тоорын ташааг авч болохгүй гэж шууд хэлсэн. Учир нь бүхний хүний анхаарал тэр тал төвлөрч байсан. Тоор 3-ын зураг авалчин Крис нь булчингаа илүү ихээр хөгжүүлсэн. Энэ кино багт олон асуудал үүсгэн Тоор ба Локи хоёрын цахилгаан шатны алдартай яриа гэх мэт бидний харж байгаа бүх зүйл хиймэл гэдгийг хэлсэн. Тэр бол Локи хоёрын дэвсгэрт бүх зүйл хиймэл, бүх зүйл ногоон дэлгэсний ард байлаа. Тоор Крисийн булчингийн хэмжээ хэд өгс байсан. Тиймээс илүү сайхан харагдах үүднээс тэр компьютерыг график ашиглан Тоорын дүрийг засварлан. Ингэснээр Локитой байхад тэр хоёрын дүрс илүү уялдаатай харагддаг болсон. Билэгдэшгүй даалгавар 6 кинон цахалтай Хенри Кавилл Том Крузийн сүүлчийн хадны дээр тулдах хэсэг. Хенригийн дүр төрхийн эцгийг сарнилсан. Тэр энэ кинод гайхалтай гарч үзэгдлийг өөртөө татсан. Тэр үртэл хүмүүс Супермен тоглосон гэдгийг мартуулсан. Хенригийн энэ жижиг сахал сая долларын үн цэнтэй болсныг олон хүмүүс мэдэхгүй. Билэгдэшгүй даалгаврын зураг авалт болон шударга лигийн зураг авалт зэрэг хийж байв. Paramount компани сахлаа усгаас бусдыг нь зөвшөөрсөн. Энэ шаардлага нь Warner компанид асуудал үүсгэсэн. Хэдийгээр Супермен кинонд тусгай эффекттэй том бүтээл Супермений сахал тусгай эффект хийхгүй. Бүр нөхөн төлбөр төлөхөд ч бэлэн байна гэж хэлсэн. Зураг авалт хийхэд илүү хэлбэр бодлохыг хүссэн. Тиймээс Warner компани зөвхөн шударга лиг Хенригийн сахал бүтэн компьютер суслалтайгаар арилгах шаардлагатай гарсан. Энэ процессын зардал сая доллар хүрсэн гэж дуулдаг. Ажиглавал Супермений урал баг зэрэг онцгой харагддаг. Тэр хамгийн хэцүү нь Хенри Кавилл байсан. Хөгцрөгдсөн хэсгийг арилгахын тулд зураг авалтын үеэр түүний сахал нь гэлтэй байсан. Уруул дээр нь сайн алдсан. Дараа нь нүүр дээрээ ажиллахын цэг тавьсан. Энэ бүгд Суперменд ч бас төсвөрлөхөд хүндрэлтэй байсан.